Монголын залуучуудын холбооноос парк аврын нэртэй нэгдсэн хөтөлбөрийн зохион байгуулж, үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрын хууль бусаар өмчлөн авч байгаа барилга барьж байгаа компаниудын төлөөлөл нийслэлийн газрын алба болон иргэд олон нийтийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр иргэний танхим зохион байгуулжээ. За хүүхдийн паркын Японы Итацу групп авч үндэсний соёл амралтыг хүрээлэн болгон хөгжүүлж, нийслэл Улаанбаатар хотод хүүхэд багцуудын чөлөө цагаа өнгөрүүлэх олон улсын жижиг хийсэн баргал Диснейленд байгуулах тухай ярьж байсан ч өнөөдөр энэ байдал талаар өнгөрч газрыг нь хувийн компаниуд тал бүрээс нь булаа ус барилга байшингаас хүндрэлүүлсээр эцэс зүйлдээ адад дарамтхан газар шидхэн тоглоом суурилаад өнгөрсөн. За ингэж монголчууд хүүхдийнхээ ирээдүйн хар гараа дүрж байгаа байдал Монголын залуучдын холбооноос анхаарал хандуулж паркын аврын нэртэй нэгдсэн хөтөлбөрийн зохион байгуулж өнөөдөр иргэний танхимд паркын газрыг хууль бусаар өмчлөж авсан хувийн компаниуд болон хууль бусаар өмчлүүлсэн төрийн байгууллагын төлөвлөлтийг оролцуулсан нээлттэй хэлцүүлгийг зохион байгуулсан юм а. За тэдний өгч байгаа мэдээлэлээр өнөөдрийн байдлаар паркын хашаанд дээрх нэг газрыг Мооран компаниас офисын байдлаар тогтоолсон. Мөн Төвөл групп, Бодит хэмээх Монголын толгой компаниуд барилга байшин олон давхар зочд бодол барихаар зарим нь бүр барилгын ажлаа эхлүүлж явж байгаа гинэ. Тиймээс хүүхдийнхээ тоглож наадах газраас хомчлоо авч байгаа энэ байдлаар зогсоох хүүхдийн паркын газрыг бүтнээр нь үлдээж хүүхдийн чөлөө цагаа өнгөрөөх хүрээлэн болгон хөгжүүлэх шаардлагыг өнөөдрийн хилжүүлгээр олон хүн хэлж байсан. Харин Мооран компани эзэн улсын хурлын гишүүн Наранхүү энэ байдал тайлбар хийхдээ хүүхдийн паркын асуудлыг цогцоор нь шийдэе гэвэл өнөөдөр тэнд тухлаж байгаа бүх компаниуд газрыг нь чөлөөлөх. Нөгөө талдаа энд хувийн компаниуд сайн дураараа хөрөнгө оруулж Монгол хүүхэд наазах нь 10 жил ямар ч үн төлбөргүй тоглож наадах боломж байгааг дуудсан. Нийслэлийн эсрэг даргын 2009 оны 1 сарын 28-ны өдөр 21-р захирамжаар Монголын үндэсний соёл амралтын хүрээлэн хөгжөөд компанид амралт зугаалгын цогцлбарын зориулалтаар 32 га газар эзэмшүүлэхээс шийдвэрлэж гэрээ байгуулж газар эзэмших гэрчлэл болгосон байна. За нийслэлийн эсрэг даргын 98 оны 5 сарын 20-ны өдрийн А115 дугаар захирамжаар Монтана гэж хөгжөөд компанид Сүхбаатар 4-1-р орон нутгийн дэвсгэр үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашааны хойд тад байрлуулан ажлын байрны барилга барих зориулалтаар 0.5 га газар 3 жилийн хугацаанд ашиглуулах их болгосон байна. Өнөөдөр байгаа хүүхдийн паркын дээр 20% эзэмшээд байгааг бид хэдэн үе болсон нь өсөх ёстой. Тэгэхгүй бол одоо бид нар чинь компаниудын эзэмшдэг газар хүүхдүүдийн байдаг газар шүү дээ. Энэ Монгол улсын нэр хүндийн одоо баталгаа авсан газар шүү дээ. Одоо бид нар гадаадын хүмүүсрээд Монголын Диснейленд айдаг бол одоо бид нар паркаар заа шүү дээ. Шудраг нэрийн доор зөвхөн манай тэр компани газрыг авах ажиллагаа явуулж байгаа бол бид хүлээн зөвшөөрөхгүй. Тийм учраас одоо бүгд үнэхээр засгийн захирамжтай зөвхөн ганц одоо МСС 0.4 байж байгаа Иточу компани гэдэг чинь баясгалангийн хийсэн ажил шүү дээ. 3 га газрыг нэмж өгчөөд ярихдаа Моораны 1 га гэж яриад байдаг. Өшөө дээр нь паркийн урд талд маш том зах буудлыг нэг компанитай хамдарч барих гэж байгаа. Энэ бол нууцгүй үнэн зөв. Бүх асуудал шударгууд биднээс 1 га газрыг өгч болно. Асуудал байхгүй. Өөр асууж лавлах зүйл байна уу? Энэ та нар паркийг энэ 10 жил үнгүй тоглуулах боломжийг бас ашиглаараа энэ дээр нийлж бас энэ залуучууд маань хөдөлгөөн гаргаа. Та нар парк дээр очиод хараарай. Мөнгө төгрөггүй ганц мөхөөлөл заваад идээд сууж байгаа, гой тоглоом тоглож байгаа, хараад сууж байгаа мянган хүүхдүүд биш үү? За паркын аврыг гээд ганц удаа хэлцүүлэг зохион байгуулах эсвэл хоосон ус төржөөд хэрэггүй харин ч үр дүнгийн үзэж цаашдаа барууны орнуудын жишгт нийцсэн хүүхдийн парк байгуулах талаар ажлын хэсэг байгуулалт явбал газрыг нь авсан компаниуд чөлөөлөд өгөхөд татварлах зүйл байхгүй билээ. За харин тийм зүйл хийхгүй дахиад л арилжаад ашиг сонирхолтой хөдөлгөөд ихсэн тохиолдолд энэ шудраг бүс үйлдэлд тэмцэнэ гэдгийг паркын газар тохиолсон аж ахуйн нэгжийн удирдлагууд амласан юм а.